Нэгүслэр дүүрч амьдрахын номын 4-р бүлэг. Ариун сүнсний нөхөрлөл. Бурхан ариун сүнсийг үнгүй өгсөн ч маш үнцэнтэй бэлэг. Миний нэгүслийн нэг хэсэг юм гэж хэлв. Тэгээд л энэ бүлэг эхэлсэн юм. Би ариун сүнсний талаар энэ номд тусдаа бүлэг болгон оруулна гэж юусоо бодоогүй. Энэ бүлэгт би өөрийн бодол гэхээсээ илүү Библи юу гэж бичигдсэн байгааг та бүхэндээ хуваалцъя. Бичвэрт юу гэж бичигдсэн нь чухал тул олон ишлэл орууллаа. Ишлэл бүрийг дахин уншаарай гэж танаас хүсмээр байна. Ариун сүнсч, ариун сүнсний бэлэг, сүнслэг ёроолууд нь Бурханаас ирдэг. Бидэнд Бурханаас ирж байгаа бэлэг бүр нь Христийн нэгүсэлтэй холбоотой тул энэ номд бүгдийг нь багтаашгүй. Гэхдээ гол суур ойлголтуудын талаар өөрт ирсэн илчиллээ хуваалцъя. Та нар ёрын муутлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа Тэнгэрлэг эзэх тань өөрөөс нь гуйгсдад ариун сүнсийг өгөх нь лавтай босуу гэв. Луг 11-р бүлгийн 13-р ишлэл. Есүс өөрөө ариун сүнс ирэх талаар олонтоо иш үзүүлсэн байдаг. Тэгэхээр ариун сүнсийг Тэнгэрлэг эзэхээсээ гуйж авч болох нэ? Ариун сүнс зүгээр нэг онгойлгож тоглоод сонирхол нь дуусахаар хаячихдаг бэлэгтэй адил биш. Харин Бурханаас ирсэн онцгой бэлэг бөгөөд Бурханы сүнс учир хаяж болохгүй. Гомдоож бүурч болохгүй. Яагад гэвэл ариун сүнсний зорилгыг дараах ишлэлийн англи монгол хэл дээрх хувилбараас хамтд нь харцгаая. Харин туслагч буюу миний нэрээр эцгийн минь илгээх ариун сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно. Иохан 14-р бүлгийн 26-р ишлэл. Дээрх ишлэлийг Amplified Bible-ийн хувилбараас монгол хэл рүү өгчлөн орчуулвал дараах утгатай болно. Ариун Библийн 2013 оны орчуулгатай төстэй ч үг бүрийг дэлгэрүүлж задлсан байна. Харин эцгийн минь нэрээр илгээх тайтгаруулагч, зөвлөгч, туслагч, зуучлагч, өмгөөлөгч, хүчрхэгжүүлэгч, дэргэд байгч, ариун сүнс миний оронд намайг төлөөлж миний өмнөөс үлдэхээр тэр та нарт бүх зүйлийг заах болно. Мөн тэр та нарт миний хэлсэн бүхнийг эргэн сануулна. Сануулгах болно. Санаанд чинь авчрах болно. Энд ариун сүнсийг хэрхэн тодорхойлсныг хараарай. Түүнийг зөвлөгч, зуучлан залбирагч, өмгөөлөгч, биднийг хүчрхэгжүүлэгч, мөн бэлэн байгч гэжээ. Дэргэд байгч гэдэг нь хүлээн авагч, бас бэлэн байгч гэсэн утгатай. Ямар нэг яаралтай түргэн тусламжийн үед чамд туслахаар бэлэн байдаг, үргэлж таны хажууд зогсдог гэсэн утгатайгаар орсон байгаа. Тэгээд Есүс Христийг төлөөлдөг, түүний өмнөөс үйлддэг гэжээ. Ариун сүнс танд хамгийн хэрэгтэй. Гэхдээ та ариун сүнсийг туслагч гэж бодоод дорд үзэж болохгүй. Зарим хүмүүс ариун сүнсийг удирдах гэж оролддог. Энэ нь буруу бөгөөд боломжгүй юм. Бурхныг хөдөлгөх гэж оролдохтой адил. Бурхан таны дураар хөдөлдөггүй. Гэхдээ мэдээж тусламж гуйж, асуулт асууж, мэргэн ухаан хүсэмжилж болно. Хамтран ажиллаж болно. Харин ч та ариун сүнсийг сонсож хөдөлдөг байх учиртай. Яагаад гэвэл тэрээр Бурхны сүнс юм. Тэрээр бидэнд хизээ юу хэрэгтэйг үнэхээр мэдж, тусалж, өмгөөлж, тайтгаруулж, зуучилдаг. Та түүнийг сонсож амьдралаа удирдуулвал хамаагүй амар бөгөөд тэрээр Христ рүү үргэлж удирдах чиглүүлж байдаг. Христийг хүлээж авахд ариун сүнсийг хүлээн авдаг гисэх. Мөн ариун сүнсний баптизмын талаар нилээдгүй маргаан байдаг. Тэгвэл Иохан номын 3-р бүлэгт Есүс юу гэж сургасныг харцгаая. Сүнсээр дахин төрж Бурхны хаанчлалд орох талаар фарисеучуудын нэгэн удирдагч Никодемтэй Есүсийн ярьсан түүх энэ бүлэгт бий. Есүс сүнсээр дахин төрөх тухай түүнд хэлдэг бөгөөд тэр мундаг багш ойлгодоггүй. Есүс үннээр би танд хэлье. Хэн ус болон сүнснээс эс төрнө, тэр нь Бурхны хаанчлалд орж үлч чадна. Иохан 3-р бүлгийн 5-р ишлэл. Сүнсээр дахин төрхөөс нааш Бурхны хаанчлалд орохгүй гэж Есүс тодорхой хэлжээ. Ариун сүнс зөвхөн Есүс рүү, Есүс өөрийн эцэг Бурхан руу чиглүүлдэг. Тиймээс Бурхныг сайн таньж мэдж, Есүс Христтэй хувийн харилцаатай байхын тулд та ариун сүнснээс төрөн түүнийг заавал мэдэх хэрэгтэй болно. Есүс цааш нь шавнартаа ариун сүнс бүхий л үнэн өд удирдана гэсэн байна. Ариун сүнс нь биднийг удирдах, чиглүүлдэг багш, бас удирдагч байх нэ. Тэр хаашаа удирддаг вэ гэхээр үнэн рүү. Ариун сүнсийг заримдаа үнний сүнс гэж хэлдэг. Иохан 16-р бүлгийн 12-оос 14-р ишлэлд.
Та нарт хэлэх зүйл надад олон бийж, та нар одоо түүнийг дааж ис чадна. Харин үнэний сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдна. Тэр өөрөөсөө биш, харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ гэжээ. Ариун сүнсний дүүргэл ба баптизмын талаар мэдлэг муу эсвэл ташаа мэдлэгтэйгээс болж хүмүүс өөрийнхөө тайлбарлаж маргадаг. Бид юу гэж ойлгох гэхээсээ өмнө Бурхан юу гэж хэлснийг ойлгох нь чухал. Бид буруу ойлгол буруу тайлбарлах аюултай. Тэгэхээр Есүс юу хийснийг Библиэс харъя. Есүс элч нараа эхлээд сонгосон. Тэдгээр сонгогдсон элч нар Есүст итгэн, эдгэрэл чөлөөлөлд зөндөө хийчихэд бүр сүүлд нь ариун сүнсийг бүлээн авсан байдаг. Есүс дахин амьсны дараа дээш өргөгдөхийнхөө өмнө өөрийн сонгосон элч нарт үлээн ариун сүнсийг өгсөн. Үүнийг Иохан 20 дугаар бүлгийн 22 дугаар ишлэлээс харж байна. Үүнийг айлдаад тэр тэдэн рүү үлээн ариун сүнсийг хүлээн авахтун. Иохан 20 дугаар бүлгийн 22 дугаар ишлэл. Есүс хэлэхдээ өөрийгөө явах нь сайн. Учир нь тэр явж байж ариун сүнс ирэх талаар иш үзүүлсэн байдаг. Христийн дэлхий дээр махан биеэр ирсэн учраас нэг газар нэг удаадаа байдаг. Харин ариун сүнс нэгэн зэрэг бүх хүнд хурч үйлчлэх, ажиллах боломжтой болсон. Гэхдээ би та нарт үннийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол туслагч та нар дээр ирэхгүй. Харин би явбал түүнийг та нар дээр илгээнэ. Иохан 16 дугаар бүлгийн 7 дугаар ишлэл. Есүс ариун сүнсээр баптизм хүртэх тухай мөн ариун сүнсний баптизм хүртснээр яах талаар өөрөө хэлсэн үгс нь Үлс намын 1-р бүлэгт тэмдэглэгдэн үлджээ. Иохан усаар баптизм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд ариун сүнсээр баптизм хүртэх болно гэжээ. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг хүлээн аваад Иерусалим, бүх Юудэ, Самар, тэр байтугай дэлхийн хязгаарт хүртэл миний гэрч болно гэв. Үлс 1-р бүлгийн 5 болон 8 дугаар ишлэл. Ариун сүнс бидэн дээр ирэхэд бид хүчийг авдаг. Мөн Есүсийг гэрчилдэг байх нь. Эзний энэ дамлсан өдрийг олон хүн хүлээж байсан ч зарим нь хүлээж чадахгүй яваад өгсөн байдаг. Харин үлдсэн хүмүүстээр энэ гайхамшиг болсон. Пентекостийн өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа. Хүчит хуй салхимд чимээ тэнгэрээс гинэд гарч тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэд хуваагдсан хилүүд бий болон хүн нэг бүр дээр буув. Ийхүү тэд бүгд ариун сүнсээр дүүрж мөнөөх сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв. Үлс 2 дугаар бүлгийн 1-ээс 4 дугаар ишлэл. Энд ариун сүнсний дүүргэлд анх удаа болж байгаа. Эдгээр ишлэлүүд түүхэн үйл явдлыг харахад бүгд өөр өөр цагт болсныг харж байна. Тэгэхээр заавал хамт хийгдэх албатай биш байх нь. Есүс итгээд түүний 3 жил дагаж эдгэрэл чөлөөлөлт хийж байсан элч нар Есүсийг дахин амьсны дараа ариун сүнсийг хүлээж авсан бөгөөд дараа нь Пентекостийн өдөр ариун сүнсний баптизм хүлээн авсан. Энэ бүхнийг харахад эдгээр нь тусдаа үйл явдал байх нь. Дагалдагчдын хувьд ийм байсан боловч та бид Үлс намын 10 дугаар бүлэгт аврагддаг Корнелийн гэр бүл шиг бүгдийг нь нэг дор авах боломжтой. Та бас тус тусад нь өөр цаг хугацаанд ч авч болно. Ариун сүнсний баптизм нь Есүс Христэд итгэсний дараа болдог. Орчин цагт хүмүүс Есүст итгэн аврагдах үедээ ариун сүнсний баптизмыг бүлээн авч мөн ариун сүнсний бэлэг болох харь хэл аван иш үзүүлж байхыг би амьдралдаа олон харсан билээ. Сүнсээр дахин төрөх үйл явдал нь бидний яс үндэс, угсаа, нас хүйсээс хамаарахгүй. Тухайн үед ариун сүнс нь харь үндэстэн буюу еврей биш хүмүүс сутгагдахыг хараад элч нар хүртэл өөрсдөө маргалдаж гайхаж байсан билээ. Петр ч гэсэн энэ бүхнийг хүлээж авахаасаа өмнө үзэгдэл үзэж Бурхнаар заалгаж удирдуулж байсан. Энэ нь түүний соёлтой, заалгасан сургаалтай, теологтой зөрчилдөж байсан ч Бурхан юу хийж байгааг өөрөө харсан болохоор бусаддаа хэлж ойлгуулсан байдаг. Үлс 10 дугаар бүлгийн 44-өөс 48 дугаар ишлэлд Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүхэн дээр ариун сүнс буув. Харийнхан дээр бас ариун сүнсний бэлэг асгарахыг хоцлуулсан итгэгчид болох Петртэй хамт ирсэн бүх хүн хараад гайхацгаажээ. Учир нь тэд хэл ярихуугаар ярьж Бурхныг дээдлэн байгаа нь сонстов. Тэгтэл Петр ариун сүнсийг бидний адил хүлээн авсан энэ хүмүүст баптизм хүртээх уснаас хинч татгалзаж чадахгүй бизээ гэлээ. Тэр тэдэнд Есүс Христийн нэрээр баптизм хүртэхийг тушаав. Дараа нь тэд түүнээс хэд хоног үлдэхийг гуйлаа.
Харин 1-р Коринт 12 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлд учир нь Иудейчүүд, эсвэл Грекчүүд, боолууд, эсвэл эрхчлөөд хүмүүс ч ялгаагүй. Бид бүгд нэг сүнсээр нэг бие рүү баптизм хүртэж нэг сүнсийг уусан юм гэжээ. Хэдийгээр би итгэгч болоод суглаанд явж бүр үйлчилдэг байсан ч 2007 онд Бэти рүү очих хүртлээр ариун сүнсний талаар багахан ойлголттой байсан. Надад сүнс ялгах бэлэг авьяас бас өөр бэлгүүд байсан ч яаж хэрэглэхээ мэддэггүй байлаа. Тэр үед би эмэгтэй хүн пастор ээж болохгүй гэж боддог байв. Мөн харь хэлээр хамаагүй яриад ээж болохгүй гэж үздэг байж билээ. 2007 онд Бэти дээр очиод харь хэл хүлээ авчгаад юусоо залбирч чадаагүй. Ам хэл ээдрээд хачин болоод ахаар нь ичээд мөн гайхаж байгаад орхисон. Надад олон янзын бэлгүүдийг ариун сүнс өөрийн хүссэнчлэн өгсөн боловч харь хэлний бэлэг нилээд хожуу орж ирсэн. Энэ нь миний теологийн зөрчилдсөн ойлголт үл итгэл эргэлзээ зэргээс болсон байх. Харь хэл надад ямар хэрэгтэйгч би мэддэггүй байсан. Харь хэлээр ярих нь буруу, одоо үед устдаж алга болсон гэж заалгасан байсан. Харин одоо бол би байнга хэрэглэж, эцэнд үнэхээр талархдаг. Нэгүслэр орж ирсэн бэлэг. Ариун сүнсний баптизм болон түүний бүх бэлгүүд нь нэгүслийн бэлгүүд гэж хэлэгддэг. Ариун сүнсээр баптизм хүртсэн хүмүүсийн хувьд эзнийг гэрчлэх, мөн Библийг уншиж ойлгох нь хүртэл өөр болсон байгааг би олж хардаг. Та ариун сүнсний баптизм хүртсэний тэмдэг болгон харь хэлээр ярьдаг. Гэхдээ харь хэлийг хүлээж аваагүй байсан ч та итгэгч мөн. Аль нэг бэлгийг авахд л болоо гэж үздэг бүлэг хүмүүс байна. Харь хэлгүй бол сүнсээр дахин төрөөгүй гэж үздэг хэсэг байхад харь хэлийг буруу, харин чөлөөлөгдөх ёстой гэж үздэгч бүлэг байгаа юм. Түүнчлэн харь хэл болон иш үзүүлэлэг үеэ өнгөрөөсөн гэж хэлдэгч хүмүүс байна. Энэ нь сүнсний бэлэг авьяас элч нарын үеэр дууссан гэж үздэг цесатионист теологийн үзэл юм. Ариун сүнсний илрэл мөн бэлэг авьяас хэрэглэж байгааг харан зарим хүн гайхаж буруугаар ойлгох тохиолдол байдаг. Нэг цугларалт дээр сүнсээр дүүрэн унаж байгаа хүнийг хараад нэг залуу ховстож унгааснуу гэж надаас асууж байлаа. Яагад гэвэл тэр хизээж тийм зүйл хараагүй учраас гайхсан. Би эхлээд тоглоод байна уу даа л гэж бодсон. Өнөөх залуу маш олон юм асууснаас нь түүнийг үнэхээр мэдэхгүй байгааг би ойлгосон юм. Шинэ гэрээн дээр Есүсийг баривчлахаар ирсэн хүмүүс өөрсдөө мэдэхгүй ханаран унсан тохиолдол байдаг. Иохан 18 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлээс харж болно. Мэдээж заавал унах албатай биш. Есүсийг тэдэнд тэр чинь би байгаа юм гэхэд тэд ухарч газар унцгаав. Иохан 18 дугаар бүлгийн 6 дугаар ишлэл. Ер нь бид ариун сүнсийгч, сүнслэг бэлгүүдийгч мэдэхгүй байж болохгүй. Илч Паул Коринтын чуулганд юу гэж хэлснийг харцгаая. Ах дүү нараа, сүнслэг бэлгүүдийн талаар та нар мэдлэггүй байхыг би хүсэхгүй байна. Бэлгүүд нь ялгаатайж, сүнс нь ижил. Үйлчлэлүүд нь ялгаатайж, эзэн нь адил. Үйлдэлүүд нь ялгаатайж, бүгдийн дотор бүхнийг үлдэгч нь мөнөөхөл бурхан юм. 1-р Коринт 12 дугаар бүлгийн 1 мөн 4-6 дугаар ишлэл. Харин 1-р Коринт 14 дугаар бүлгийн 1-р ишлэлд та нар хайрыг мөшгөхтөн сүнслэг бэлгүүдийг авахыг хүсэж тэмүүл гэжээ. Библиэд ариун сүнсний бэлэг авьяасын талаар бичигдсэн байдаг ч итгэгчдэд тэр бүр заадаггүй. Эсвэл заасан ч ингэж хэрэгэлдэг гэж харуулдаггүй аж. Ариун сүнсээр дамжин орж ирж байгаа 1-р Коринт 12 дугаар бүлгийн 8-аас 11 дэх ишлэлийн бүх бэлгүүд нь нэгүслийн бэлэг юм. Нэгүсэл гэдэг, charis гэдэг грек үг бөгөөд 1-р Коринтын 12 дугаар бүлэгт гардаг тоочогддог сүнсний 9 charismata бэлгийн үндэс болдог. Миний номуудыг редакторлсон доктор А. Оюн Гэрэл нь ариун сүнсний бэлгүүдийн талаар диссертац хамгаалсан бөгөөд тэрээр ариун сүнсний бэлгүүдийн талаар цуглаан дээр бараг заадаггүй талаар подкастын үед дурдж байсан. Та бүхэн доктор Оюн Гэрэлтэй хийсэн цуврал подкастуудыг дараах линкээр орон сонсож болно шүү. Гэхдээ сүнслэг бэлгүүдийг бэлгийн эзнээс илүү өргөмжилж болохгүй. Сүнслэг бэлгүүдийг ариун сүнс өөрөө мэдэн хуваарлж өгдөг. Ариун сүнс маш даруй учраас Есүс рүү, Бурхан руу чиглүүлж, Бурханы хүслийн дагуу ажиллаа хийдэг. Таныг 1-р Коринт номын 12-оос 14-р бүлгийг уншаарай гэж зөвлөж байна. Нийтийн тусын тулд сүнсний илэрлийг хүн тус бүрт өгсөн аж. Нэгэнд нь мэрэгэн ухааны үгийг сүнсээр өгсөн бол нөгөөд нь мэдлэгийн үгийг тэрэл сүнсээр өгсөн бөгөөд өөр нэгэнд нь итгэлийг мөн өг сүнсээр, нөгөөд нь эдгээх бэлгийг нэг л сүнсээр өгсөн. Өөр нэгэнд нь гайхамшгуудыг үлдэх, нөгөөд нь иш үзүүлэлэг, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэл,
өөр нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. Энэ бүхнийг мөнөөхөл нэг сүнс ажилуулдаг бөгөөд өөрийн тааллаар хүн тусбарт хуваарлан өгдөг. 1-р Коринт 12 дугаар бүлгийн 7-оос 11-р ишлэл. Эдгээр бэлгүүдийг ариун сүнс хүн тусбарт өөрийн тааллаараа нийтийн тусын тулд өгдөг байх нь. Бэлэг тусбарыг хэрхэн хэрэглэхийг мөн Библиэд байгаа ашиглах дүрм зэргийг нь өөрөө дэлгэрүүлж судлаарай. Энэ талаар тусдан ном болох байх. Мөн Good Samaritan Mongolia YouTube суваг дээр байрлуулсан ариун сүнс болон бэлэг авиасын талаарх подкастыг эндээс сонсож болно. Энэ сэдэв бол маш чухал сэдэв бөгөөд энэ бүх зүйл Бурхны нэгүслэр бидэнд өгөгдсөн бэлэг юм. Доктор Жутманы Янчмагийн нэгүслэр дүүрч амьдрах үе номын 4-р бүлгийг та хүлээн авч сонслоо.